За ингээд Монголын хипхоп энэ өдрийн мэндийг хүргье. Хипхоп тайм шинэ дугаар. Мөнхөрөв. Жилийн настай 20 жилийн түүхтэй алдар томтлог ирлээ. За ингээд Монголын хипхопын талаар үнэн түүхийг дөрүлээ сайхан бууалнаа. За энэ өдрийн өдрийн мэндийг хүргье. Мөнхөр рэпийнхэн байна. За хахта уулзаг бас маш их удсан биш үү? Тийм шүү дээ. Long time no see. Бидний орж ин түүхүүд бас асар их байгаа. Тийм ээ 2001 он топ 10-ны тайз. Мөнхөр рэп хамтлагийн анхны тоглолт MC-тэнд мөнгөн бит хоёр бол одоо мөнхөр рэп хамтлагийн анхны тоглолтыг топ 10-ны тайзнаа зохион байгуулж өгч адлын худалдаа учирч инээж хөөрч уйлж дуулж явсан цаг үе байлаа. За мөнхөр рэпэр сөлөөд сониач юу вэ? Эхний асуулт бол. За салхийг харж тавгаар нэрч та. За ямар ч гэсэн агаа ахтай гоё нэвтрүүлэг хийж байгаад нь баяр хүргэе. Оролцож байгаадаа бид бас баяртай баярлж байна. Энэ жил бидэд 20 жил болж байгаа. 20 жил ингээд салахгүй ам сайхан нөхөрлөө уран бүтээл хийгээд ингээд явж байна. Нэгээрээ бол бид гурав бас бахархаж явах дуртай. Тийм тэгээд одоо энэ уран бүтээл зогсохгүй ингээд цаашаа явах бах. Тийм ямар ч байсан. Тийм. Өнөөдрийн хувьд бол ингээд ахыхаа гоё нэвтрүүлэгт орж байна тий. Тийм. Яа баярлаа. Мөнхөр рэп анх хэдэн байваа. Дээр нь ер нь яагаад хипхоп сонсож эхлэв? Яагаад хипхоп хийж эхлэв? Юу болов? Зорилго юу байв? Ер нь бол яг бидний одоо ер нь яг нэг тэр үед чинь тэгэл за нэг 90 одоо 5 6 оноос хойш ер нь хар санааг хамтлаг гарч ирсэн те. Санааг хардаас хараад тэр үеийнхэн чинь бүгдээрээ ингээл орж ирсэн, уусч ирсэн. Бидний үеийнхэн болохоор яг одоо яагаад мөнхөр рэп одоо байгуулагдсан гэхээр тухайн үед яг одоо манай үеийнхэн мэдж байгаа одоо анги болгоныг хамтлагтай, орц болгоныг хамтлаг гарч ирсэн. Дандаа рэп хипхопор дуулдаг. Тэгэл бид нар чинь нэг ангийн хүүхдүүд анх бол яг мөнхөр рэп гэдэг хамтлаг маань өөр нэртэй байсан. Тэгээ нэг ангийн нэг одоо төмөр замын хүүхдүүд нийлээ нэг 8 л байсан. Тэгээ өөр нэртэй байж байгаад тэндээсээ жоохон юу гэдгийг одоо цэвэрлэгээ гэж ч юм уу шигшээд яг тийм 5 хүн болоод мөнхөр рэп гэдэг нэрээр явъя гэдээ орж ирсэн. Тэгээ гол нь энэ мөнхөр рэп гэдэг нэрийг одоо манай найз бага найз нь одоо Монтереп одоо бабар маань өгч ирсэн. Энэ нэрийг өгөөч гэж санд болгоод явчихсан. Тэгээд бас Монтереп, мөнхөр рэп гэдэг утгаараа бас хийж исэн, хамтарсан уран бүтээлүүд өдр гарч ирсэн үед байдаг те. Бас ч гэж чамгүй айхтар хит дуунууд гарч ирсэн цаг үед байдаг тийм. За анхны гişүүдийг бас дурдаач. Хаана юу хийж явна? Тэд маань юу болж байна? Манай ч одоо тухайд фанк бит, сүлт фанк бит гэдэг бас нэг од гэдэг байсан. Тийм. Од маань байсан. Тэгээ манай цоомоо байгаа тий. Тэгээд цоомоо маань тухайд бид хийж байгаа нэг л сургаггүй байж байгаа гинт лалга болсон чинь нөгөө суумод явцсан юм. Нөгөө манай дамтлын нэг махлагтай байсан шүү дээ. Тийм. Тавлаа байх үед байсан. Тийм тавлаа тий. Одоо Японд. Тэгээд тухайн үед нөгөө суумод яваад тэгээд тэр чигээрээ Японд суушсан байлээ. Одоо тэгээд сумоогоо борилж чинь үү? Болчоод өөр сэдв өөр зам дээр явж байна. Одоо цаа чинь болцсон байлээ. Болоо удаж байгаа удаж. Ер нь сумууч тийм байл. Жанитанаас стэйж чадаагүй юм шиг л ш цаамаа. Сүүлийн бүр тураад ингээд айгүй бүр шүгийцэн тургахаа нэг бас олон жилийн өмнө 10 хэдэн жилийн өмнө нэг тухайн үед тэгээд цаамаа байж байгаа цаамаа маань яваад үүсээ орж ирсэн. Тийм үүсээ ороод тэгээд яг батнаа үүсээ лавга мега батугаа ингээд тавлаа бид чинь анхныхаа цомгийг гаргаж ирсэн. Тийм. Бас их сони шүү. Одоо тэгэл хипхоп дуулж ирсэн залуучуудаас одоо Тимон маань улсын их хурлын гишүүн гэл те. Үйлс төгөлдөр маань одоо мөнхөр рэп хамтлагийн гишүүн байсан. FM 116-ыг хөтлөгч байсан. Одоо бол Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга хийгээл явж байна те. Тийм гоё. Тэгэхээр их сонин зам туулсан гой баялаг амьдралтай залуучууд маш их байна те. Үйлс төгөлдрийн одоо яг орсон түүхийг яриач. Гадар бол ингээд үнэн бодол мэддэхгүй ингээд жоохон хөгжилтэй фаны ярианууд байдаг штэ. Үйлс төгөлдөр яагаад орцсон? Яагаад орсон бэ гэхээр үйлсээ маань манай тавгаалрах шатрах хийсэн да. Юу яадаг нэг. Энэ бол түүх учраас ярил л та. Тавгаа ирээл ингээд мэддээрэл
одоо нэг цоомоо байхгүй тий. Тэгэл 5 гишүүн дөрүүлээ болчлаа. Одоо яг нэг гишүүн яах вэ хөө. Одоо манай учрал ч гэсэн бас манай хамтд ороод гарсан шүү дээ бас. Тэгээд тухайн үед чинь лавга яриад за одоо үлсийг л хамтлагтаа авчих юм бол та нар мэдж байгаа шүү дээ тий. 101.6 одоо FM одоо ямар хүчтэй юм. Тухайн үед бид чинь нөгөө дуугаараас явуулж ирсэн. FM шүү. Тий. FM-ээр л бид чинь хүн төрдөг байсан. FM-ээр л дуу явах юм бол өстой nice үд гэсэн чинь. Тэгэл за үлсийг л авчих юм бол манай дуу өстой нэр FM-ээр өстой бөмбөгдөндөө гэл. Тэгэл нэрээс team ч юм уу гэл. Маркетинг менежмент явах гэдэг шүү дээ. Тийм. Тухайн чинь манай үлсгийн орон зай маш том байсан шүү дээ. Том. 101.7 ажуугаар сэтгэлийн үг тийм бас ийж макаренаг нэвтрүүлэг. Макаренаг нэг шүн явуулдаг. Тийм бүгдийг масing гэсэн бадсан байсан тохирохтой. Тэгэл бөөндөө очиод за яах юм их манай хамтлагтаа орох уу гэл ингээл анх санал тавьсан чи цаа чи нэг бөөний нохоо гэдэг хамтлагтай. Тийм одоо энэ фантастикийн алдраа нөгөө сэтгүүл манер өөрөө дуулдаг. Тийм. Тэгээд ингээд нэг ямар хамтлаг туулдیں۔ Ингээ хараад хахаар тийм бооны нохоо гэдэг тийм явахгүй хамтлагтай. Тэнгүүд нь за манер бол дуулсан юм байна. Дуртай юм байна тий. Үүд ингээд авчи. Тэгээд дээр нь яг хамгийн гол нөгөө юу болохоор бид нар чи өөрсдөө энэ уран бүтээл хийх, дуугаа хийх болгох тий. Зорилго тэмүүл аюух байсан. Тэгээд тухайн үед нөгөө саад бас ингээ гараад идэг байсан. Тэгээд яаж энэ дууг хийх болох вэ бодсон байхгүй. Тэнгүүд яг үүсээ гараад ирсэн. Манай хүн бол тухайн үед фильм бацдаг байсан тий. Тэгээд яг үүсээ авч ирсэн тийм түүхтэй хаалга орчих гэж нэг явах хамтлаг хаяа. Тэгээд авч ирсэн тийм түүхтэй. Тэгээд манай хамтлагт орж ирсэн тий. Тэгээ яг үүсээ авсан. Тэгээд бид чинь гоё найз нөхдөд болоод бас ерөнхийдөө бол яг мөхөр эпийн гоё гараа бол яг тэндээс яг ингээд жихээ хэлж лээсэн. Ер нь тийм тий. Тэгэл нэлээ одоо байлдандаа болсон уран бүтээлүүд төрж эхэлсэн шүү дээ. Араараас тосолтгүй. Үлсээ мэдээж манай хамтлагт ороод хүч нэмсэн. Тэгээ бид нар яхаа сая эхлээ ярьсан шиг л бас л сайн тамуута бүхэл саад бэрхшээлийг хамтдаа ингээд авсан. Шүн студ тоноол явлаа. Дан өмдтөө ийшээ хэмрээ аваад тоглолтынхаа маань алхаж үлсийг машинтай санаад хоёртаа явж лээ. Үлсээ маань орж ирснээр хамтлагийн маркетинг бодлого одоо бүх юм заалж хийдэг байсан. Тийм бүх юм хийдэг. Бас маркетинг бас сайн шүү. Тий. Бас үлсээ маань манай хамтд ороог бол бас одоогийн ерөн мөнхний уран бүтээл бас ямар ч байх хэвээр тий. Ачаал энэ сайн бас бодох зүйл шүү дээ. Мөнхний одоо яг хамгийн анхны дуу. Анхны дуу гэж бодоод бүгд нууцгаар. Ер нь бол нууцгаар гэж юм. Тийм яг нууцгаар. Нууцсан хайраа чамдаа би. Ер нь яг тестийн дуунаар бол хоёр гоо байдаг шиг гараад яг ер нь анхны дуу гэж ер нь яг нууцгаар л гэж боддог шүү. Нөгөө түүх яриад анхны юмнууд ярьж байгаа учраас анхны нэг юм дээр нөгөө айгу бодож идэг байхгүй одоо хүртэл боддог. Бас нөгөө мөнхний хамтлагийн уран бүтээлийг тууштай явах үед одоо тэр одоо баг залуу байх үед чинь би энэ бол миний үзэх шүү тийм ээ. Лавгагийн ээжийг би айгу нөлөөсөн болов уу гэж үздэг байхгүй тий. Одоо жишээ нь ихч бол ингээл лаваг 116-гийн босмоор хөтлөгч байхад ингээл ирээл уулзаал тий. Мэд ийм залуу байдаг юм уу, ийм очиртай юм бол лавга ээжтэйг цуг орж ирж санагдаад байна эфир өрөөнд. Тийм. Тэгэл биш нөгөө нэг яг хипхопод өөрөө дуртай тий. Тэр нөгөө хипхопотойгоо аль болохоор одоо чадлага ирээр л одоо дэмжээл үзэж шээ. Тэгмээ чи ийм ажил хийдэг юм байна. Ингээд хипхопотойгоо айгу дэмждэг юм байна тий. Тэгээ ийм хүмүүс байгаамаа. Тэг ингээ анхаах гэх нэг ийм залуугийн тухай ингээ нэг жигтэлсээд байна. Тэгэл надтай ирээл уулзаал танилцаал. За мэд энэ хамтлагийн ингээ анхны ингээ тоглолтыг хийх гэсэн юм аа. Тийм ээ. За тоглолтыг хийхэд одоо яах хэвтэй, их хэвтэй. Ямар зардал мөнгө орд яад юм тий. Тэгээ чи даваа анхаа чамд болно гэж үзэж байгаа бол их чинь ингээ ихний санхүүжилтийг гаргая. Үгүй юу. Чи зохион байгуулаач гэдэг. Тэгээ энийг би бол баян өрдөөс мартдаггүй. Тэгэхээр би лавгагийн ээжийг бол мөнхийрөө хамтлагт бол маш том одоо юу гэдгийг хувь нэмэр гэдэг юм уу, спонсор гэдэг юм уу, хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд маш том байр суурь эзэлсэн болов уу гэж харагддаг. Тийм тэр үнэ. Одоо энэ бол айгүйх тийм уран зориг өгж байгаа юм л та тий анхны тоглолтоо юм чинь тий. Одоо бид ч яг тэ тухайд ингээл анги болгон тий хамтлаг дуу чинь нэг болсон болоогүй нэгэл би ч дуулдаг гэж явдаг гэсэн дууч нэг явдаг ч байсан юм тэгэл. Тэгэл яг та анхны тайз тий анхны тоглолт нууц хайр гэдэг тоглолтыг лав нээж яг анхны санхүүжилтийг хийгээд яг лаваад л тий тэр дуулах тэр юуг аяух дэмждэг байсан. Тэгэл одоо бид эдийг анхны тоглолтыг хийгээл тэгэл анх тоглолтоо хийгээл хүмүүс ирж үзээл тэгэл тийм ч баг итгэхгүй юм ч тий. Тийм шүү дээ. Ер нь бол хипхопч нөгөө хүмүүс нэгдүгт ойлгохгүй тий.
Тэгээ нэг 116 он хипхопоо дэмжиж идэг те. Тэгээд нэг тоглолтын ихээр одоо жишээ нь юу гэдгийг ёстой ингээд нэг хамтлагууд нь тоглож идэг нэг 10 үзэж идэг 20 үзэж идэг л цаг үе байсан шүү дээ. Тэгэд мөнхийн хипхоп шууд санхүүгийн асуудал шийдээд. Шууд бие даасан бүрийн хэмжээний тоглолт хийх хэмжээнд нь очиод хэдүүлээ нэг айдан студид дээр те. Бүтэн шууд ингээд тоглолтын хэмжээний юмнууд хийгээл эхэлж байна гэдэг бол бусдаас бол ялчгүй ялгарч ирсэн зүйл бас байсан. Энэ дээрс маш их орон зэрэг орж байгаа юм да. Тэгээд ерөөсөө заац ерөөсөө ингээд би мартдаггүй юм гэсэн. Тийм. Тэгээ бас нэг юм ингээд санаад яаж яхад бас нэг гоё юм миний санаж байгаа шүү. Одоо жишээ нь лавга гэдэг юм уу? Лавгаг би яг намайг FM-д явах үед бол pop автлах байсан санагдаад байна. Тийм. Тэр шиг л цаг хугацаа руу юу вэ? Тийм яхаа. Тэгээ миний яг ихэлсэн үйлчлэг бол одоо энэ дүүрэтэ дуулдаг байсан мөх хат гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгээ өгсөрөгчдөд нэг нь орчлоо. Хүүг өгсөрөгчдөд нэг цаг хугацааны юм шүү дээ. Талигач цогоо. Цогоо тийм гэсэн манай талигач тэгсэн тийм. Тэндээс pop хамтлагаас үүсэлт. Одоо манай Эрик гэж гисэн бас pop хамтлагаас үүсэлтэн шүү дээ. Тэр чи ойлаах pop хамтлагаас эхлээд тэгээ сүүлдээ нөгөө сонирхол нь хипхоп руу байгаад идэг. Тэгэл яах вэ? Яг попоос хипхоп руу орсон нөхдүүд бол маш их байгаа даа. Тийм шүү дээ. Лимнэг бааж ирлээ. Триог амтлаа гэж байгаа тийм. Яг л адилхан тийм нэг хүний сонирхол гэдэг юм шиг байна. Тэгээд гэхдээ нөгөө нэгт сонирхол баг хоёр зөв миний хувьд бол хараад хахад нөгөө дан юугаар яваад хахаар болохгүй юм байна ч гэдэг юм тийм. Жоо коммершл маягийн болох гоо нөгөө тэгэл маяг монголчууд ч жоох нэг юм уянгын юм туснаг дуртай тэр нөхцөл байдлуудыг хамтлагууд аймаг хаасан гэдэг юм хоорондоо яриа зөвлөд исэн юм шиг санагдав. Тийм болохоор тэгээд период өссөн баажийг ингээд юм авах жишээ тийм. Тэгээд тийм гоё юмуд их байх юм аа. Анхны дууд бол ноцгоор анхны тоглолт товтой. За мөнхөрөг нөгөө нэрсгэ нөгөө мөнх настай гэдэг шиг одоо хүртэл ингээд таагаар маань явж ийн үтс шиг гоё шүү дээ. За өнөөдөр манайхан Focus гэдэг солонгос ресторан хэдүүлээ сайхан буу алж байна. Тэгээд одоо чөлөөт юмудаа бүрээд тестлээ маха шараад манчаа намсууд гоё юм байна. Тэгээ юуны хамаха юм гоё та тагалцах шиг ялц ядсан. Тэр панчаа. Хөдөөний юм. Гадар ч бас комеди хийдэг дүүнэр бас хайхтай юм хийгээл ах шиг шүү дээ. Гангууд ч тийм байдаг байхгүй гэл юмнууд яваад ах шиг байна тий. Чөлөөтэй биш юм манайхаа. Тэгвэл нэг үе одоо жоохон намс суусан гэх юм уу яг тий. Хой ч нь бол аюултай шүү дээ топ юм аа тий. Топ 10 дээр чинь юм тэр тайзан дээр дуулах бол ерөөсөө чихэн алаан байдаг гэсэн. Мөрөд л 100 хамтлаг байдаг байсан гэх. Тэгэл тэр тайзан дээр байр болгонд хамтлаг байсан юм шиг. Тэр шүү дээ. Ингээл тэр тайзан дээр гарах гал ингээл очрлоо байж тэгэл ер нь ихэхтэй гарч амжихгүй тий. Тэгээд гарах юм бол өстой нэрээ буумаар госон байна. Тийм. Энэ тайзан дээр гарчих юмсан гэсэн бөө мөрөөдөлтэй. Ер нь яг тэр чи нөгөө одоо нэг анхны хамтад ууштай байдлаар орсон бүлэг тийм. Бидний одоо ингээд шоу тоол болно. Хүн битүү. Тэгээ яг тэрний урдуур нь халаалтын хамтлаг болох гэж мөрөөддөг байсан. Яг шинэ хамтлаг байж байгаа тийм. Шоунд ингэж орохгүй. Өмнө үеж тэр чинь халаалтын хамтлаг зөндөө хамтлаг гэдэг би орыг фантаар яриулаад тийм. Хуцаа бэлтцсэн. Ер нь яг нэг гараар дуулчаас нэг дууч хамаагүй гэх тэрийг мөрөөддөг байсан шүү дээ. Хагасаа болгоом биш 5 өдөр болгоом шоу болдог гэсэн юм чи. Тэгээд тэд чи очихгүй шинэ. Тэгээд 5 өдөр болгоом шоу болно. Шоу тараа зодоо болдог гэсэн. Найдвартай. За бид ч юм уу угаас ерөнхийдөө хүн зам явтад яг манай байрны ажил үүдэг топ шиг. Даван дээр дашин дээр. Нэг юм болоод байдаг тийм. Дашин дээр бодож барьтай орчиндаа ер нь бол тэгээд тэрүүс ер нь бол хавийн автомаано цугларна ерөөсөө. Тийм шүү дээ. Аяа болдог шүү. Эндээ тэгээд баяр шоу моо жинхэнэ утгаараа болдог шүү. Тэр хүмүүсийн тэр эмоц тийм. Үзэгчдийн эмоц тэр тайзан дээр байгаа дуулж байгаа мотор эффектэр бол дасдаг шүү. Талига шаагийн маань тайзан дээр жиггээ эзэн байсан. Одоо яг нөгөө гадаадын урлаг шүү дээ. Pop маань өөрөө тэр Монголын өрсөн дээр болгосон одоо нэг үсгсэн хүмүүс байгаа шүү дээ. Бид нар бол одоо энэ одоо дамгууд гэж хэлдэг шүү дээ. Тийм. Монголын pop-ын дамгууд гэж байна. Тийм. Монголын pop-ын одоо Dime Bank гэсэн шүү дээ. Тийм. Тэр гоё юм. Мөнхөрөг бодвол донд уу гэж байна. Хоёрдугаар давтаа нэ. Хоёрдугаар давтаа. Татар мөнхөрөг гэдэг. Оросын Лас Вегас бас шоу болно. Топ Лас Вегас өргөө одоо өргөө. Энэ хоёр зүйлийг болдог гэсэн тэгээд.
очихдоо тэгээд их бэлтгэлтэй очно. За ер нь бол тэгээд очиод тэнцэж байгаа тий. Дээрэм тэгээс 9 юм болно ш. Нэг давхад гараад нэг юмаа дээрэмдүүлээд хоёр давхад гараад нэг юмаа дээрэмдүүлээд ингээд ерөөсөө автомаанаа зогсож идэг гэсэн. Тэгээд хамаг юмаа нуугаад утас мөвс одоо мөнгөдөг байдаг юм бол ойр зорьсгоо гэдэг хүүхч байж тэгээд аян болохын аян болоод тий. тэгээд явдаг гэсэн. Ихмэд хамгийн төвөгтэй байдаг тийм мотор ихмэд. Таасгаар ийсээ чам юм юус салахгүй. За юу вэ гэж. Ихмээ Манай хаваа ямарсан зөндөө татад төлсөн баха. Тасаа өгдөө яа. Тэр үчи угаасаа тас авдаг тийм баг одоо тийм дөрөв байсан. Тэгээд надад нааш юу вэ? За бичигдэгөө юм. тийм гомд байхгүй шүү дээ. Гомдохгүй. За тэгээд гад нэг шанаа аваад аван тэгээд. Гоё байсан. Ер нь цаг үе ондоо гоё байсан. Тэсээ нэг гомд гаргадгүй гэдэг шиг тий. Ахнараас нэг ганц шанаа авчаад. Тэг нэг ганг л байдаг та тэр. Одоо ингэ юм биш. Би яг бас нэг түүх ч юм яриад байна. Манайх юусе төмөр цомд байж байгаад Саппорогийн юу нэгдүгээр бол 20 дахь байлоо. Манайх яг тэнд очиж нүүсэн бохоггүй. Тэгээ би чинь тэр чи яг 2000 онд сэтгэр анги байсан. Тэгээ боллоо. Тэгээ хоёрын байранд чи манай ихмээ байдаг шүү дээ. Тэр үеийн ихмээ бол захихгүй байсан шүү дээ. Чангаар байсан шүү дээ. Ийм байсан. Одоо бол гоё юм. Хоёрын байранд ийм зэ өдрийн цагаар чамаагүй. Ихмээ ууцсан байна гэвэл байрных мөр байхгүй болчихно. Би надаас дээш доош игээд. Тэгээ нэг өдөр ингээл би хичээлээ таваад ингэ ирсэн чи манай байрны шийдэн дээр ингэ өндөр нам манай гэдэг ихмээ шиг бүгдийг нэг жигсаацсан байна. Ууцсан. Яж амар ганга бакмек тэр амар битээс гэж ийм мөрсө гаран бар амар том. Юу одоогийн нөгөө фитнес хийж байгаа юу лаглаг юу залуучууд байтгал байсан ш тэр фитнес нэг хийдэг мөрсө тийм өргөн мөртөө гаран барны том. Тэгээд ихмээ ууцсан гол манай байхгүй ш. Тэр яг ихмээ одоо ингэж онцлогдсон нөхдүүдийг хаадгүй гараад болдог гэсэн. Тэвч амар байсан. Автоман гэдэг. Тэр үеийн хипхоп тэгээд ер нь бол 2000 оны бидний анх дууд хэлжсэн гэдэг яг л тийм л үе байсан. За тэгээд уран бүтээлээ хийж явж хагаад Монголын хипхоп холбоо гэж үүсч гарч ирсэн тийм. За одоо хипхоп ерөнхийлөгч яриа да. ерөнхийлөгч ярихгүй болохгүй. Хипхоп холбоо гэж гарч ирсэн. Тэгээд бид нэр хипхоп холбооны одоо албан ёсны хоёрын хамтран хамтран болсон. Хипхоп холбоо бол одоо президент маань одоо маш их юм хэлсэн шүү дээ. Зөндөө юмээс одоо хипхопыг одоо нэг өшөө гоё төлөвлөж шүү дээ. Олон нийт рүү тавьсан шүү дээ. Шидэж өгсөн. Мэдээж байгаа тийм. Алдаа оноотой юм байгаа тийм. Алдаа оноотой юм байдаг. Тэгээ авах нь бас их шүү дээ. Авах нь зөндөө. Тэгээд президент бол зөндөө юм хийсэн. Тэгээд хипхоп холбоо бол маш гоё явж байсан шүү дээ. Ямарваа юмд бол алдаа оноо байна. Юу чи юу хүнд бол алдаа байхгүй шүү дээ. Хис хүнд л алдаа оноо байна. Тэгэхээр үнэхээр тэр цаг үе үл тийм байсан. Хипхоп холбооны гишүүн хамтлаг болсноор бас айлын тоглолт Монгол гэдэг юм уу нэлээд зүйлүүд явсан бах мөн хэрэгтэй. Одоо хипхоп холбоо бол манай хамтлагийн чинь чи хайрыг мэдхүү гээл те хэлж байгаа шүү дээ. За тэгэл ингээл урагшаага өвөр Монгол руу юу гэдэг те бүгдийн хипхоп холбоо зохион байгуулж тийг явуулдаг ус тэр үед тийм. Тэгээд ер нь гоё зэгцтэй болж байгаа юм л та тийм. Гоё зэгцтэй болоод би энэ үзтгүү самтууд чинь хоорондоо найзууд болоод зөрчилдөөн нь алга болсон. Хэрэгсэн. Нэг талаасаа байгуу сайн юм. Тэгвэл ингээд дом доороо хамтлагаараа бүлгээрээ ингээд бие биендээ нэг ингээд хийдэг тийм. Тэгээ юу гэдэг лээ. Монголчууд нөгөө байлдаа бодогч байж байгаа тэр тосны үлдсэн гэдэг шиг нөгөө ихтэй хүмүүс ирчүүд бол ингээд бие биенийг хараад гардаг гэж байна. Өсөөсөө яг нэг юунд очиж тоонд очиж байгаа байхгүй юу? Тийм. Маш хинжүү хүмүүс ямар нэг өсөөсөө тоонд очиж байгаа. тийм нэг тоонд очиж. Тэгээд амтан шиг нэг одох шиг тэгээд очиж байгаа. Одоо нэг юм байсан шүү дээ. Ерөнхийдөө юу гэдэг юм. Тухайн мөнхийн рэпийг ингээд он зайтай байх үед бол зарим нэгэн хамтгуудын зүгээс үгүй юм уу? Нийт одоо нийгэм масса өгдөг юм. Мөнхийн рэп бол охтуудад зориулсан. Тийм. Охтууд сонсдог шүү дээ. Тийм. Эндээ танаа байсаар өөрсдөө яаж чаддаг. Ер нь яг юм байсан. Яг тухайд манай хамт гарч ирээд мөхөөрөө яагаад юм ер нь коммершиллээр явсан яагаад хайрандуу
хийж дууд хөтөж явсан гэхээр бид нар анх манад авчихсан юм яг бас бусдаа зэрэгтэй ганг байсан. Ганг гэхээр одоо дандаа хүнд дуу хийжсэн баггүй 5 дуу хийсэн. Дандаа хүнд тийм хайрын биш те. Дандаа юм үг айс үнг айс тийм бодсон. Тэгээд тийм дуу игээд ихэн байцгаад бид нар амжилт болоог байхгүй. Яг тухайн хүмүүс ялгаагүй бид нар эсвэл хүмүүсийн одоо зөвхөн зөвхөн олон баг тийм баг одоо хүнд дуу хийж баг одоо чадаач гэж баг л та. Тэгэл за ер нь ингэж цаг хугацаа эдийн засаг хамаг юм ингэж ер нь дэмий юм байна. Нэг арай нэг өөр дуу хийж үзээ. Тэгээд анхны хит дуу гэдэг нууцаарыг хийсэн. Тэгэхээр нөгөө л хит болсон баггүй юу. Тэгээд бид ч юм уу тоглоо те. Ийм юм байна гэд хоёр дуу ахаар харинд болсон. Нэг харсан чи яг л ийм их үү ийм сэдв болсон баггүй юу. Буу болгон гараал тийм үстэй хит болоод алаад байгаа юм чинь. Ийм юм бол ингэж дараач яа гэж өөр дуу үстэй. Тэгээд өөрсдийнхөө өнгөсөө олцсон. А тухайд ер нь манайгийн фэнүүд за нэг 80% нандаа огтуд байдаг байсан. Үдсэн 20% жоохон нэг ер нь жоохон нэг болоочоо те болооч байсан баггүй. Ер нь жоохон сонсдог болооч ер нь жоохон нэг юм оюун төч юм уу юу ер нь дараа нэг гоё яриад байдаг байхгүй. Мөнгөөрөө бид нэг сонсож байгаад сураад цээжлээд гэдэг ч юм уу. Мөнгөөрөө бид нэг хамт сонсож байгаад их нэртэйгээ танилцсан юм аа. Их нэрийг найсан юм аа. Би их нэрийг сонгож авахд бол мөнгөөрөө пин дуул одоо бос болсон юм аа гэсэн залуучууд. Миний иргэн дээрэн бол аягүй шүүгээ. Ер нь бол тийм үү их шүү сонсч ирсэн. Танай энэ дундаар ингээд ихнээстэйгээ анхыгаа бодож явах юм маань энэ дуу сонсч яг тэр дуу чагаад дуунаа ярин дуу гарч ирсэн. Ингэсэн юу энэ зөндөө ярьдаг шүү. Бидний юмнаас эфемер орж явах тас нэг. Байна тэр бол орцож ороод ирсэн. Маш олон хүмүүс юм байна. Тэрээ найрахтаа би танай хамтгийн зөөлөн гуниг дууг дуулчихлаа гэж. Гой гой түүхүүд босомжууд байдаг шүү. За хосоод байдаг бас. Яг нэг яг тэр нөгөө 2001 онд очсон юм шиг байна. Тийм. За тэгээ бас нэг юм ярьж чинь нэг ам нэвэл дуучны гэдэг шиг. Зүг. Тэгээд юм дээр тухайд одоо мөнх хэрэг бил нөхцөлөө хийж исэн тэр яг нэг чинь бид юу ч юм бүр ингээд ер нь хитрхи их дуу муу гараад ингээд ер нь жоохон хит болоод идэх мод нараад гэж тийм үе байсан. Бас нэг хэдэн жил байсан. Тэр онд яг мөнх хэрэг одоо хайрын дуулдаг, огтд дуудахын тулд хайрын дуу яадаг. Мөнхийн поп мод одоо гомо модод дуудаг ярьдаг байсан л цаа. Соёлын хип хоп гэдэг. Тийм шүү дээ. Очсон тийм. Заавал бид тэр яг тэр үед одоо ч юм одоо ч юм хүнд нэг таарх ясгүй. Сонсдог хүмүүс нь сонсдог. Тийм зориулсан хүмүүс зориулаад онцлог хийдэг байсан. Тэгэхэд яг ганц нэг нөхцөлтэй бас нэг сайн ч болчихсон. Пог хийсэн бол байдаг шүү дээ. Одоо манай жич бас мэдчихэж байгаа бох те. Тэр чи жич бас нэг жоохон ингэж явжсэн. Одоо би одоо фризер бас нэг дуумо хийсэн. Датарыг бас хийжсэн бохоо. Гинжи мянга ямар яасан ямар бүлгнүүд гэсэн манайхыг мөнхийн ямар яасан гэдэг аим хийжсэн. Тэгээ бас тухайд бас нэг шоунд бас нэг гал марны бас нэг бас тоогч ирсэн байгаа. Тийм байдаг. Яг тэр хүүхд нас сайхан тий. Тэр одоо 20 настай тий. Юунаас шахахгүй байсан бохоо. Тийм байжсэн тий. Мөнгөөрөө би одоо фэнүүдээс гэдэг юм уу? Жинхэнэ галзуу удаан фэнээс ирж ирсэн. Одоо ямар нэгэн патарч ч юм уу, тусгай зүйл ч юм уу. Ер нь танай энэгээр одоо мөнгөөрөө би галзуу фэн байсан тохиолдол одоо юу вэ? Тийм байна. Маш том бол зөндөө байсан шүү. одоо ч байгаа шүү яриад. Тийм. Янз бүрийн бэлэг янз бүрийн зөндөө өгдөг байсан. За бэлгнүүдийг бол манай хоёр хураадаг байсан. Бэлгэний тухай бол манай Би одоо шон ингээд нэга гэдэг ингээд нэртэй нэг юм хүн болгонд өгсөн юм нэртэй гоё сүлжмэл юм уу нэхмэл юм уу юм бугууны зүйлс мөс өгсөн тэр юмнууд байж шнэ. Хаач шүү дээ. За тухсан. Тэгээд айгүй гоё нэг дурсгалын дэвтэр ингээд бүр ингээд манай автгийн бүх зураг дууны үг мөгийг ингээд бичсэн тийм юмнууд авсан ингээд бэлэгдээд Мөнгөөрөө 21 аймгийг бол бүтэн дөрсөн. ер нь бол ихэнхээр нь явсан доо бүгдээр нь яг тойрч бод Албан ёсоор яваагүй. тийм ингээд хотод байж байгаа нэг аймаг руу очоод Тэр утгаараа. яг нэг баруун руу яваад нэг 2 3 4 5 аймгаа тойрчдаг. Яриад байгаа нэг зүүн тишээ яваад тэр аймгаа тойрчдаг ч юм уу ингэж бодсон. яг нордын моёнд бас таажаад мэдсэн юм. Бааштай үүсгэхтэй. Уртаа өөрөө маш гоё. Сонгуулиар урдгийг хоригдоогүй байх үед мөнх хэрэг фирм хийвэ. Юу болов? Тэр чинь тэгээд Бусдын л хийсэн дээ. тэр чинь нэг хамтлагч одоо ингээд 4 5 ингээд салцсан явж байдаг гэсэн. Сонгуулаар тэр чинь яг нэг те YouTube одоо ер нь яг янз янзын хөгжөөгөө ер нь яг богт байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр яг
хамтлаг дуушчихгээд хөдөө орнотод байгаа нөхдөө чи мэдэхгүй шүү дээ. Яг царайг мэдээд идэг нөгөө клип нэрийг мэдээд идэг клип хоо тий. Буугийн мэдээд идэг хамтлагийн нэрийг мэдээд идэг гэсэн. Тэгээд яг тухайн ямсаа бүгд юм гэсэн. Мөнхөрөө бодоод чиг сая 4-5 хуваацсан гэж байгаа байхгүй. Хамтлагийн нэг гişэн Батбаг одоо чи 3 найзыг аваа авцсан. Чи 5 авал, чи миг авал, чи үс авал гэж мэдхгүй шүү дээ. Гараал дуусгаад ингээл тэр чи ам барьдаг гэсэн юм шүү дээ. Тий. Тий. Тухайн сонголт байгаа юм чи тий. Тэгэл олдог юм ч гоё чи. савга уйтахаар хацынхаа тоглолтыг базаад үлдчихдэг. Ил эдийг хөтөө явуулсан салгаа салгаад хоттой зүгээр тоглолтоо базаад мэдхгүй ингээл керман дүмдч ингээл 2 керман дүүр мөнгөл тий чи карт баг данс гэж байхгүй шүү. Тэгээд айд өнөдөр яах вэ? Тэгээд гоцоо тэгээд ер нь ховц сунаар тий шопинг хийгээд дуусгах гэсэн юм. Яг одоо ингээд мөнгөөрөө 20 жилийн түүхтэй. 20 жил ерөнхийдөө ингээд тасралтгүй явчихуу. Одоо юу гэдгийг донд нь бас амьдрал гэдэг юм уу, ажил гэдэг юм уу, зүйлүүд гарч ирв үү. Одоо яг мөнгөөрөө яг ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байна. Яг ер нь одоо гэдэг юм уу, нэг ойрын 3 жилийн гэдэг юм уу, төлөвлөгөө юу байгаа? За ер нь 20 жилиг ярихад биднээс лүнг саяхан хэмжээ санагдаж байгаа байхгүй. Өнгөрч нэг жоохон 10 өдөө хөлтөд хамтлаг байгуулъя гэдэг нэг жоохон бойнер байсан байхгүй. Бой бэнд нэр гэх үү. Тэгэл нэг харсч 20 жил ихээр одоо саяхан хэмжээ санагдаж байгаа. Бас хурдан юм байна л да. 20 жилийг үзсэн байна. Тэр хувцас чидэд тоглолт яг хэд онд боллоо. Тэр тоглолтны талаар юм жоохон яриач. За саундад болохоор яг юу нэрсэн? Monivale гэсэн дөрвөн зам. Тэр одоо чинь 2 дахь байсан битүү ингээд хүмүүсийг саунд гэл амар эсэр гэж ярьдэн шүү дээ. За тэгэнгүүтээ хувцсдаг чи бол EP Pilots те. Open Air лөө. Open Air шүү дээ. Эргүүлж байгаа шүү дээ. Задаа талбай. Үлгүүртээ хуцаа гаргаж тайзнаа тавьж байгаа. Мөнхөрөө пампын 5 жилийн давхцаад хуцаа өмсгөж дуулаа шидээл те. Алдсаал гэж юм. би одоо сандгүй хуцаа шидчихсэн. Чи бас нэг хиний санаач хэлээ бас нэг нэг нь тайлаж шийдсэн тэгээд араас нь тайлаж. чи бас нэг хаваа нэг юм хийж магадгүй. үлгүүртээ хуцаас гарцсан суух гадалтай. Говнер гэж чинь битүү юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Наалцж байгаа тэгээд тэр дуусч. Тэр тоглолт хандсан. Таваач бас их эмоцтой тайзан дээр дуулдаг. Тэгээд тэр дөрвөн замын тэр нөгөө солинтив ажлын мониторын тоглож байгаа чинь яг ингээд дотор ингээд биг хүмүүс ингээд бүр ингээд тосох зайгүй жигцэн. Гадаа нь яг тийм хэмжээний хүмүүс бас орж багтахгүй байгаа байхгүй. Тэгээ ингээд тэр үчи яг тэр урдуур байгаа зэрэгтүүд ингээд дуулж байгаа лаваач ингээд өөш тэр хараа ингээд уйлж мөч ингээд харсан чинь нэрээ ингээд доктор өгч уйлаад байгаа юм шиг ингээд бид ингээд дуулж хаад тэгэл лаваач зүйлдээ сэтгэлэн хөдлөө би иш өсрлээ гэдэг. За наа октооч барьж авч чадах юм уу даа гэж тайцсан дээр яриад байгаа байхгүй. Эмхтэй октоод байж тэр надад чаа дийлхүү гэж. Яах өсчүүл яах вэ тэгээд баг өсөхэд бол байж дийлхгүйсэн чинь тэр ямар ч угаасаа доош унах зай байхгүй юм чи ерөөсөө зүү явах зайгүй хүмүүсийн орондоо. Автоос дотор чиглэлцсэн юм шиг байна шүү дээ. Хөрсөн арчаал, нулимсэн арчаал хүмүүс чинь тоглолт үздэг гэсэн тэр чинь. Бұл үнэхээр үнэхээр фэнтези юм уу? Амар юм. Тэр өсөрсөн юм. Үсрээгүй. Яг үсрэх гэж юм бол яг үсрэхгүй өсчихгүй байсан байж. Сайн уу. Намайг хэрэггүй ус. Яах юм бэ өгш яах юм. би болчихсон баг. Нэг тэр үчиг нэг бас амьд хөгжмийн амтлагтаа тоглолцсон тийм. Одооний Lemons Racing гэрэл чинь манай хавдаг. Амьд хөгжмөнтэй. Хавралтай хайртаач гэж тоглолцсон. 4 сарын 13 гэсэн баха. 2004 оны 4 сарын 13. Одоо тэгээ 20 жилийн агаар гэдэг юм уу? Төлөвлөгөөнүүд юу байна? Яаж байна? 20 жилийнхаа яг энэ арга одоо энэ хүрээндээ бол юмнууд төлөвлөсөн явж байгаа. Тэгээд одоо хамгийн гол юм бол уран бүтээл те. Уран бүтээлүүдээ бид нэр сая өнгөрсөн цагаан сараар за одоо тэр одоо юм хэлбэртэй. Монгол улсын гайвж иж чинь одоо нийтийн төвчин гэж ярьдаг. Болдоотор гэдэг үнэтэй Монгол гэр дуугаа шинжилээд хамт хийж үзлээ. Хүмүүс хоёр хүлээж авч чинь те. Таалагдчих юм хүмүүст. За тэрний араас сая дахиад хайрын дуу гаргалаа. Дууны маань нэр бол босож үлдмээргүй гэдэг. Дөнгөж сайхан гарсан байгаа. YouTube руу ороод үзээрэй. Сонсогч. За тэгээд их мэдчлээ одоо ингээд дуунууд ингээд төрөлгөөний дагуу бэлтгэж явж байгаа. Мэдээж гоё тоглолт төлөвлөсөн байна. Уул нь бол одоо энэ жил тоглож явах ёстой гэсэн чинь аригдчихлаа.
Тэг ковид өсөн зүйл бас. Ковидоос эдэж бас бид нар яг сая энэ шинэ он гараад сая яг юугаас Монгол ирээгээд 20-ны яг уран бүтээлд хийсэн байгаа л да. Ер нь яг нэг энэ жилээ 20 жилдээ хийнэ гэж бодсон боловч яг нэг тоглолт хийгдэхгүй гэдэг нь бас те шийдэр байна угаасаа цаанаас нь тийм болохоор ямар ч юм бид нар 4 уран бүтээл гаргацсан байгаа. Хоёр нь ингээд Монгол ир саяны дурсаж үлмээргүй цаана дахиад 2 дуу байгаа байхгүй. Ямар ч юм шинэ ондоо одоо 2022 онд одоо уран бүтээлүүдээ дахиж видеого гаргаад яг тоглолт Монголд одоо энэ саяны өвчин зовлон манаас гайг болчихвол тоглолтын бодлого хойшлууд хойшлж байгаа байхгүй. Энэ яг 20 жилдээ биш болчихж байгаа. Одоо тэгээд нэг хамгийн гол нь юм жоохон өөрчлөгдөд байна уран бүтээл чинь тий. Одоо олд скул гэдэг юм чинь бол ер нь баг ингээд яг Монголын юм чинь бол ингээд жоохон орондоо багсаад байна шүү дээ. Цаанаас нь трап гэдээ гараад ирлээ. Ингээд нэг янз бүрийн урсгалууд гарч ирээд тэгээд бид нөгөө одоо хөгжмийн продюсер та судалж байгаа. За энээр юу хэлэх вэ? Мэдээж бидний гур болол олдохгүй бол одоо тэр хуучин чиглэл бариад явна шүү дээ. Тэр бол идэж уучрахгүй тий. Тэрийгэ бариад явна. Тэгээд тэр продюсерууд одоо ямар хүмүүс бидэнд тохирох уу? Хин гоё юу хийж ин бидэнд хамгийн гол нь тохирох. Тэрийгээ судалж чинь тэгээд судлаад ингээд одоо сая сүүлийн дуу гэхт чинь татарын заяагаар хөгжмөө хийлгэж үзлээ. Тэ. Монгол гэрийг бол одоо манай төвшөөгээд найз маань хийж өгсөн гэх мэтчлээ. Ингээд янз янзын хүмүүсээр ингээд юм хийлгээд явж чинь тэгээд гоё болох байхаа. Тэгээд судалгаа маш хэрэгтэй болсон байна. Одоо нөгөө хуучных шиг нэг дуу нэг хүн дээр очиод хийлгээр нөгөөдхөө гараа шууд ингээд тавиал нөгөөдхийн шууд хүмүүс хүлээж авах сонсдог ч юм уу. Тийм биш болчиход байна шүү дээ. Тэгэхээр нэг жоохон бодчихиж биш нэг жоохон тарих ажиллаж хийхгүй бол бас болохгүй болчиход байна. Тэгэхээр судалгаа маш хэрэгтэй байна. Тий, ингээд явж лээ. Татарын заяа сайн нэг доноо хөгжмөөр ажилласан байна тий. Тий. 20 жил тэгээд наад чих гоё зүйл байна. Татарын заяа хийгээд гэдэг чинь тий. Одоо жишээ нь 20 жилийн өмнө тухайн үед ямар байлаа. Тэгээд одоо ямар болов? Тий. 20 жил болж найзуудтай нэг юм хийгээд гэж байгаа. Нөгөөд чи хийхдээ бол заастаа гоё юм хийж өгөхгүй болохгүй ч гэдэг юм уу те. Найзууд 20 жил болж байна. Энэ дээр бол би одоо хамаг юмаа гарах хэрэгтэй ч гэдэг юм уу. Ингээд гоё ач холбогдол үүслэх юм л та. Яг л нэг он нэг цаг хугацаанд. Тийш яг чек үед тийм те. 110 зургаад чи би нэг бид хипхопын төлөө гэл нөгөө FM ингээл шоугаа хийн. Тэр 10 хамтлаг орол. 10 хамтлагаас бүтэн өдөр бол би нэг ярьслага авчдаг байсан шүү дээ. Тэр 10 хамтлаг орсон дараа яг лагс векстер нөө шоугаа юм. Яг тэр үед чинь л Мүгэрев татаар та нарыг бүгдийг араараас иржсэн байна. Тэгэл тухайн үед тэр одоо Алтан гудамнах гэдэг л MJ 910 гэж хамтлагч юм байна. Тэгэл үгсөрөгчд гэж юм. Тэгэл энэ тэндээс ингээл өөрөө дитлээ байна те. Өөрчдөө юу гэдэг юм бэ? Аксижэл өдөр тутам байна. Тэгээд гой дууртай мөгийн манай харын мөгийн тэгэл тэр бүх хамтлагч ирээл нөгөө нэвтрүүлгээр орчвол тэгэл 10 хамтлаг болгонд очвол нэг шоу болчихдаг юм. Тэгэл 2 дугаар давлгааны хамтлагууд бол үнэхээр тэднэртэйг бол миний хувьд бол маш их ойрхон байсан. Мөнхөрөфийн хувьд ер нь дайм байхад талаар Имсэт гэдэг хүний талаар ер нь ямар одоо үзэл бодолтой байдیں۔ Имсэтийг юу гэж ойлгодیں۔ Имсэт хэн байсан юм? ер нь л яхаа юу лежендтэй угаасаа ер нь домог л доо Монголын хувьд Монголын одоо хипхоп урлагийн хувьд тухайн хамтлаг дууч яг энэ үед байсан хүмүүс бүгд л мэдэн шүү дээ. Одоо түүний хийж бүтээсэн MC болон одоо бас нөгөө хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд Хатанбаатар маань тий. Наба байна, байлдан дагуулгач бүлэг байна. Энэ анхны 5 хамтлагийн одоо бас 70 байна тий. 400-аас табаар байгаа тий. Бас л Монгол ерөнхийдөө леженд бодлоо бас гэж бүтээсэн. Миний бодлоо манай хоёрын бодлоо ямар байна? Тэр нь тий одоо анх хипхопыг л Монголд одоо таниулах гэж одоо маш их зүйлийг л хийсэн. Тэгээ анх тэр FM тэр нөгөө гадаадтай хипхоп дуунуудын кассет хожиг тэр үеч кассет хийсэн. Тэгэл кассетүүдийг тэр сурчилж хөтлөгчнөрт нь ойлгуулах гэж энэ дууныг явуулаатгааш ингээл тий. Одоо ер нь бол маш их зүйлийг хийсэн байгаа. Тэгээ бид ч тухайн үед чинь тэгэл одоо нэг хамтлаг болох үед бараг л тий. Бас ингээ сайхан талихачхахаа одоо тий сайхан дивсээ тавьдсан одоо тэр сайхан зүйлээр бид нар уран бүтээлээ бас хийгээд тийм шүү дээ. явсан л гэсэн болж байгаа. Мөнхөрөфийн анхны тоглолтод бол дайм байг бүрэн бүрэлдэхүүнээр урилгаар дуулж байсан. Тийм. Дайм байг моторов нөгөө ер нь юу юм бэ? Дайм байг хийжсэн, мотор хийжсэн. Тэр үед ч одоо нөгөө 4 хамтлагаас Айстоп байсан. Айстоп байсан. Айстоп дижитал байсан.
Тэгээд тэр дөрөв хамтлаг бол мөнхөрөө би анхны тоглолтын дээр урилгаар дуулж ирсэн. Тухайн үед яг MC гэдэг хүний яг тухайн үед бол үүндээ анзаарч хардггүй байсан. Миний хувьд бол одоо яг ингээд одоо тэр хэлж ирсэн үг болоо тэр одоо тэр юу хэлэх гээдсэн тэр өгнүүдийг сонсоход бол амар том философи амар шал ондоо юм явжсэн байгаа байхгүй. MC-д бол зүгээр тасарцаа одоо юу гэдэг зүгээр нэг ингээд үг холбоо биччихдэг биш. Үгэн дотор нь үг явж идэг амар том философитой. Тэгээд тэр үгний урам юу байдгийг бүгдийг л ингээд нийлүүлсэн тийм амар л юм байсан. Байгаа юм л та. Би одоо л ерөнхийдөө ингээд сонсдог. Тэ дандаа тийг сонсохдоо MC-ийг бүр ингээд чихтэй сонсдог. Тэ тийм байна. Тэгэхээр MC-д бол одоо юу гэдэг би үгээр хэлж чадахгүй. Тийм ихээр тэр MC-ийн бичсэн үг мөгийн сонсоход бол тэрнээс зүгээр гоё кайф авдаг дээр нь одоо гарал юу гэдэг бүгдийг авчих юм да. Одоо болтол MC-ийн бичдэг тэр философи үг тийм MC Монголд бол гарч ирээгүй байгаа шүү. Гарч ирэхгүй байх уу? Тийм MC-д бол тийм. Лавгатаа ижилхэн үзэл бодолтой залуучуудад айгүй их болсон мөлий. Одоо ингээл хипхоп тайм ихлээл MC-дэс үлээл ингээл гэсэн чинь айгүй их залуучууд ирж бүр те албан сургууль танилцж уулзаж те хаа нэг уулзах юм аа гэж ирээд үзэл бодлоо илэрхийлж байна. Тэгээ яг лавгашгал MC гэдэг хүнийг одоо ингээд те маш их сонсож байна. Ойлгож байна. Тэр үний философи. Бид нар яагаад урд нь ингээд те сонсдоггүй байсан гэдгийг ойлгохгүй байна те. Айгүй ингээд цаг өнгөрцөн байна. Харамсаж байна. Тэр одоо MC гэдэг хүнтэй үе тэнгийн байсан ч гэдэг юм уу нэг бол арай нэг одоо насны хувьд өхөө байсан бол тэр үний дүүн байх байлаа, найз байх байлаа, анд нь байх байлаа. Ийм залуучууд айгүй их олж ирж байна. Одоо яг Даймбанкийг одоо яг ямар үр тарьсан бэ гэдгийг одоо яг хипхопыгоо утгаар нь ойлгох гээд байгаа залуучууд бол одоо яг шимтэж байгаа. Зөв. Даймбанк одоо 2 3 цомгийн үрдс бүгд сонсч эхэлж байна. Ийм байна. MC-д өөрөө тэр дуун дээр хилцсэн байдаг шүү дээ. Одоо ингээд ингэхгүй ч гэсэн цаг хугацаа явах тусам бидний одоо энэ та нар ойлгоно гэж хэлсэн байдаг шүү дээ. Тэр бол яг л бийж л байгаа юм л да. Тэгэхээр тэр хүн бол өнөөдрийг биш маргааш биш нөгөөдрийг тэрийн цаатыг л харж л хийж л байсан юм шиг байна. Тэр өөрөө хоёрын потенциал толгой тэ тархи юу гэдэг тэр бол тэгж ажилтдаг л байсан юм шиг. Энэ дэр бас миний зүгээр яг хуу мэдээллийн чанартай хэлж байгаа шүү. Нөгөө бусад хамтлагаа, бусад уран бүтээлчтэй үгүйсгэх гээгүй. Нэг хүүхэд одоо хүүхдэл хийдэ одоо 23 настай амтны чинь те 23 тоо нэг дүү ирж уулзахгүй. Хипхопыг агуу шимтдэг юм байна, судалтай юм байна, сонирхтой юм байна. Америк, Монгол, Франц, Орос гэхгүй. Тэгээ тэр хүүхэд ингээ копи угаа залуу суужсэн гэж байгаа байхгүй. Ахаа миний үзэл бодол шүү гэдэг нэг юм хэлсэн миний сэтгэлийг хөдөлгсөн байхгүй. Тухайн үед бол. Тэгээ яасан бэ гэсэн чинь ер нь ахаа ингээ Монголын хипхоп гэдээ ярихаар ялтчгүй MC-т гэдэг хүн бол одоо тий анхдаг чинь нэгт. Хоёрт бол би тэр хүн үзэл бодлоо ярьж байгаа л да. Би ахаа юу гэж ойлгож байна гэхээр Монголын хипхопыг бол би одоо тий Даймбанк ба бусад хамтлаг гэдэг томьёолол төрж байна гэж. Тэгэхээр тэр нөгөө тэр хүний яг үзэл бодол, үдэл санаа, философи гэдэг юм аа л тэр хүүхдээ ойлгоцсон юм шүү. Тунгод тийм үзэл бодлыг төлөвшүүлэхээр, төрүүлэхээр хүн ингээд байгаад надтай харилцан ярьж байна гэдэг бол MC-т яг домгийн хэмжээнд очсон. Тийм. Байгаад байна. Ийм л зүйл байна. Тэгвэл лого маань ус их гоё юм билээ. Мегагийн хувьд одоо MC тахтагаа ер нь нүүр турж одоо ярьж исэн, буу алж исэн, одоо санаа оноо солилцож исэн ч гэдэг юм уу. Ер нь одоо чиний дотор байгаа MC-ийн тухай дурсамж юу байна? Ер нь бол яг миний дурсамж юу гэх юм. Ер нь нүүр турж болдог гэж уулзж байгаагүй. Тоглолтын дээр бол ямар ч зүйл гар байсан баг. Тийм. Тэгээд дүүтэй нэг ойр байсан шүү дээ. Тэгээд ер нь бол яг одоо өнөөдрийн одоо тий одоо дөрөв хэлсэн тий тарьсан үр гэдэг шиг өнөөдрийн хэмжээнд байгаа одоо хипхоп урлаг одоо хөгжсөн гэдэг тэр хүний одоо хамгийн одоо чухал үүрэг одоо тэр юм хийсэн тарьсан одоо хүн л гэж хардаг тий. Дүүтэй нэг ойр гэдэг нь одоо мөнгөний тий. Мөнгө маань бол MC-ийн дүү. Чик тэгээд хипхоп хувцас дэлгэрдээс тий. Тэгээ өнөөдөр бас их сонирхолтой гоё юм болж байгаа. Энэ нь юу гэхээр дамаа ялангуяа яг мөнхөрөвт амралтай байхгүй. Одоо чек гэдэг дэлгүүр бол Монголын анхны одоо бас хипхоп хувцсны дэлгүүр байлаа. MC тэр дэлгүүрийн нэрийг өгч тэ байгуулж ингэж явсан. Тэгээ тэр утгаараа мөнхөрөв анхны тоглолтын дээр чсэн чекэд бол
бас Тийм. оролцоотой байсан те. Тийм шүү дээ. Очоод Тийм, үздэг, тийм, сольждаг, авчдаг. Тийм шүү дээ, яг тоглолттой хэлсэн. Тийм. тийм зүйлүүд байгаа. Тэгээд өнөөдрийн нэг сони юм нь бол яг одоо чек дэлгүүр маань анх нөгөө хипхоп болсон дэлгүүрсэн шүү дээ. Тийм. Одоо бол спорт бизнес болсон. Оо за. MCT маань одоо хамгийн том их чинь хүргээ ах хоёр нь ажиллаулдаг. Чект маань бол өнөөдрийн хүртэл байж байгаа. Хипхоп дэлгүүр маань спорт дэлгүүр байгаа юм болсон. байна шүү дээ. Байгалны хэвэр байсан тий. Тэгээ одоо дүнжин гардаг. Байгаа. Тэгээд мөнхөрөө өнөөдөр бас ирсэн учраас гарын бэлгэн чект хэдийгээр ингэ спорт дэлгүүр болсон ч гэсэн даагууртай чектийнхнээс өгсөн шүү. Оо за. Ялалаа. За маш баярлалаа. Чекэт Монголын анхны хипхоп хувцсан дэлгүүр. Тэгээд мөнхөрөхийн дүүнэр одоо тэгээд тухайн ингээд тий баг байсан жижиггүй байсан одоо ямар болсон юм бэ гэдэгсэн бид. Гоо сүүл цаад багтаа ч уулсан чи фитнес өргөцтэй том болоод болсон байлаа гэсэн чи. Наадаг жоохон том хэр зөрөх юм байна тий ингээд. Тэгээд та гуравт маань чектэс. За баярлалаа. Ямар өдөр тийм түүний одоо гэр бүлийн бүх гишүүдт нь мөн бас мэддэг найз нөхдүүд MCT-г одоо хүндэлдэг одоо респект гэдэг бүх хүмүүст энэ өдрийн мэндийг мөнхөр эпэс болон анхаа бид дөрийн зүгээс хүргэж байна. Мөн эрүүл ихийг хүсье. Ажил болгонд амжилт хүсье гэдэг тий. респект. Энэ байгаа тэр юм болов гэж. За бид дөрөв одоо буу алж байгаа газрыг Focus гэдэг. Ийм солонгос хоолны газар байна. Их сайхан амттай, чанартай, дэжгүй, хүний хөл дээр ажил сайтай ийм газар Focus гэдэг газар. Автолоцоо хоёрын дэргэд байна. Аваадсаа хамт маш баярлалаа. Сайхан хоолоор дайлсан өнөөдөр. Яг л одоо нэг яг нэг Korean стил шүү дээ. Суугаад яг ингэ сайхан завлаа суудсан готлоо хэлээд. Бас ингэ завлаад ингэ суунаж бас манай Монгол юу шүү дээ тий. Бас эн чинь хүний Тийм шүү дээ. бас л эн чинь бас энэ зөв юу байхгүй тий. Өчрөх шүү байгаа. Тий. Өө хий ми юу гэдэг Энерги вэ? болчихсон. Одоо бүхээр ингээд хийгч уран бүтээлүүд нэгт юу гэдэг юм. Одоо бүхэл юм ингээд нэг Монгол гэж нэг сэргээд байна шүү дээ. Тэгээ мөнхөр маань жишээ нь Монгол иргэд дуутай. Одоо хоошид гарч байгаа уран бүтээл бас хипхопод маань бас гоё мэдээ болж болно шүү дээ. Ахаараа сайхан сонсох ба. Нэг сайхан нөгөө хэмэрлэг морины сайхан дуу дуулаа гэж бодож байгаа. Тийм. Цохолын дуунд бол их мэдэн шүү дээ. Ягаад хипхоп стил Монгол морид дуулж байна? Тийм, сайхан мэд. Анх бол Монгол хэрэг дуулж яхад дуулаад бид дуулчаал бичүүлжэл нэмч рекордос ч хүмүүс хипхопчдыг очдогс орж гарахтаа дижлээ. Балилдаа Монгол хэрэг дуулаад тах тийм хипхоп штэ хэлдэгдээс. Тэгэл яг бид турч тэгээд аахгүй тийм. Тэгэл одоо нэг юм бодчихгүй тийм бид гурав ч бас гомдоод байхгүй тэгэл яа саний өөрсдөө уран бүтээл хүмүүс ч айлтаа штэ. Боддгоос одоо тэгээд ингээд цаг хугацаа өнгөрөнгөт Монгол гэр гэдэг тэр өөрөө тэр Монгол гэр гэдэг тэр одоо тэр нэг тий нэр маань өөрөө амар үнэтэй ямар хичнээн үнэтэй одоо тийм Монгол хүн болж төрсний хувьд тэр Монгол гэр хичнээн үнэтэй юм одоо ингээд хүмүүс мэдэрч байгаа мэдсэн тий одоо мэдж эхэлж байгаа одоо мэдсэн тэгэнгүүт одоо дахиад морины ингээд гоё Монгол адомын тухай дуу хийнгүүт яаж үлээж авах нь Одоо хариу оноо хүлээж авах харин яах юм бэ гэж бодож байна. бид нар бол хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй бидний дотор бол тэр сайхан Монгол адуу тэр юм бол ингээд энэ дотор явж байгаа болохоор бид нар тэрийг л дуулна. Бид нар Монгол хүмүүс. Монгол хүн. Тийм үстэй. Миний одоо нэг хувийн бодол юм уу? Ер нь бол би өөр гэдэг гэж боддог. 2001 оноос 2008 оны хооронд бол ер нь би мөрөөдлөө биелүүлсэн юм. Одоо яг хамтлаг болох мөрөөдөл те хүмүүс гоё ингээл таниал дуун хийт болоо те. Тэгэл мөхөрөө би мега гэл ингээд ер нь бол тийм л юм баг жоохон баг чи тийм л юм өсчтэй хамтлаг. Мөрөөдөл нь зорилго тийм шүү. Тэгээ ер нь бол одоо зорилго маань нэг тэр 8 онд ер нь биелээд болцсон юм байна тий. Одоо бид нар яг од юм уу олны танил болох гэхээс илүү тий хүнд хүртээмжтэй илүү үлдээтэй тийм соёл гэдэг утгаар нь бас уран бүтээлийг хийвэл зүгээр юм болов уу гэж би өөртөө одоо боддог болчиход байгаа. Яг тэгэл тэр Монгол адуу ингээд судлангууд гоё байхгүй тэр ч одоо ингээд нутгаа зэрэг ингээд маш олон зуун километр юу хийж юм хамаагүй нутгаа зэрэг явдаг тий. Монгол адуу бол идэж эзэн дээрээ бишгдүүж идэв юм намхан одоо нөрөө багтаа ч гэсэн хол цаг богино хугацаанд туулах чадвартай ч гэдэг юм. Ингээд яг тэр адууг одоо судлаа шүү. Тэнгүүд бас гоё юм зөндөө байж л байгаа. Тэгэхээр тэрийг одоо дуулахаас өөр ямар ч арга байхгүй. Тийм шүү. Адууны тухай домгууд бол тий. Хүн итмээр Бид нар ингээд хэдий ингээд хотод төрж өссөн ч гэсэн
Одоо ингээ хөдөө явахаар тийм Монгол гэр болон адуу гэж айгүй танил байдаг байхгүй. Тэр болохоор яалчвал нөгөө нэг цуснд ясанд одоо нөгөө хүний ген гэдэг чинь нөгөө яс цусаар дамжиж ингэж угаасаа хадгалагч байдаг болохоор одоо бидний өвөө эмээ одоо тий хөдөө амьдарч исэн тэр агуу одоо үндэстэн Монгол тий энэ юмд чинь ингээ яс ген байгаад байгаа байхгүй. Тэгээ ягаад би хөдөө гарахаар морь хахаар омгшоод идэв. Морь хахаар ягаад тийм бэ? Монгол гэрд очиод байхаар ягаад гоё тийм тухтай байд. Одоо ч ингээл Монгол гэрд очиод хөдөөл ер нь гоё байдаг шин. Тэгэхээр монголчууд угаасаа хичнээн хотод төрж өссөн ч гэсэн монгол хүн учраас л хөдөө гарахаар тэр сайхан мэдрээд байгаа байхгүй. Мэдээж тэр чинь орчин үеийн гоё химнэл юу гэдэг тэрэн дээр наа штэ. Тэрнээс одоо юу гэдэг учиргүй яагаад байхгүй гоё бүх юм томгийн харуулаад. Тийм залуучууд тийм ээ. Залуучууд угаасаа одоо тийм хипхоп рэп урсгалаар одоо энэ сайхан хоёулыг хүлээж байгаа бол яг тэр ойлгох одоо хэлээр нь бид нар одоо тэр морийг ойлгуулж болж байгаа байхгүй тий. Гоё ингээ өглээд морь адуу гэдэг бол тий үгдээс ингэж уламжлалтай юм антима гэдгийг ойлгож байгаа залуучуудынхаа хэлээр тий тэр сонсож байгаа чихэнд нь ер нь жоохон юуг нь болоод төхүүлж одоо тий төхүүлж хайрын тухай зөндөө дууллаа. хичээн дээ. Хайрын тал талаас янз бүрийн сэдвүүд зөндөө дууллаа. Одоо дахиад бид нэр одоо энэ насан дээр ч гэдэм үү 20 жилийн дараа тий юу хийх ёстой, юуны тухай сэдв юу байх ёстой ингээд ингээ бодонгууд одоо сайхан тий Монгол хүн болж төрсэн юм чинь тэр Монголын өв соёл тэрийгээ дуулж үзье та тий. Бас бурхан гээд бас дуу хийсэн байгаа. За дүрсжүүлээ. Одоо ер нь бол он гарч байгаа. он гараад ер нь тэр дууныхаа юмд орох юм. Энэ дуу болохоор өөрөө нөгөө нэг бурхан зоргоо гээд хүний Одоо 90-ад оны дуу шүү дээ. Бурхан чамайг дуудах юм бол хичнээн залуу байсан чи хамаагүй. Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол буян нүгэл хийсэн чинь ялгаагүй. Хүсэн цогцоо чи дэлхийдээ үлдээгээд хүсэл мөрөөдлөө чи өөртөө аваад алсын нэгэн одны зүг анир чимээгүй нисэн одноо Бурхан чамайг гүшөө дундаараа үлийн дууг ягаад бид нар ингээд ахин сэргээж ингээд одоо дуулсан гэхээр энэ дуу маань одоо манай хамтлагийн мөнхийн бас юм хуран бүтээлийн 2 дахь ангиж хийсэн. Би яг наадаас холбоотой асуух гэж байна. Ягаад ингэ хуучны те хийх гоё хүний ингэ зүрхэн дахин дүртгсэн дуунуудыг ингээ мөнхөөсөө камер ордоос ингээ хийсэн гэдэг яг асуух. Яг өөрсдийнхээ стилд ингэж оруулаад гоё те хэмжээ юу нь гоё болгоод. Йоо бид хоёр хүмүүст яг сонсгосон. Яа ихэд ер нь яхаа 30 нэмэх хүмүүс сонсоод яг ийш нь орлоо инглээ л гэх. Гойлцсон байгаа. Тэгээ гол нь бид яг одоо сая энэ оны өмнө гарах утгагүй арай жоохон зөвхөмжөө одоо жоохон он гараад 1-2 сараас юм уу. Мөнхөөс бол бас үнээр айгуу гоё болсон. Ахаас төлсөн айгуу ойрхон байсан. Тэгээ машиндаа сонсдог одоо те гарын 13 гэдэг доонуудыг нэг нь болсон те. Одоо энэ ер нь таасаас яагаад ингэж шинжил дуулсан бэ гэхээр одоо Батөргөл ахыг бол Батөргөл ахын тий үеийнх нь одоо тэр болоод тэр дууг сайн мэдж байгаа. Одоо орчин үеийн залуучууд бол мэдэхгүй тий. Яг тэр дууг яг тэр үед брэнд ч мэдэхгүй учраас одоо бид нар дахин одоо дуулж орчин үеийн залуучуудад хүргэж байгаа. Тэгэхээр одоо энэ бурхангийн дуу болохоор бас л тэр ах маань бас одоо үгийн сонсоход ер нь бол жоохон амар ч юм шиг мөртлөө. Одоо тий хүн бол мөнх амьдрах юм биш тий. Мөнх амьдрахгүй хизээ нэг цагт ямар ч үед залууч бай хөгшинч бай хүн өгтийн тий одоо тэр цагийн нэр бол ямар ч үед өгдөг гэдгийг тийм ойлгосон тийм одоо дуу байгаа юм л та. Тэгвэл тэр дууг одоо залуучууд бас мэдэхгүй. Тийм болохоор ахаад ингээ орчин үеижүүлээд ахаад нөгөө сонсдог хэлээр нь ойлгодог хэлээр ингээ дуулаад одоо залуучууд бас нэг зарим зүйлийг бас ойлгох гэдэг шүү дээ. Амьд байхдаа бас би нэг гоё хайрлж хүндэлж ингэж яваарай тий. Хайр гэдэг чинь юм шүү. Хүн гэдэг чинь мөнх биш шүү тий. Гисэн л утгатай дуу байгаа. Тэгэхээр ингэж яг амьлуулж байна гэж бас залуучуудаа дахин ингэж Тийм ээ. сэргээж одоо хүргээд байна л гэсэн. Гой. ретро шүү дээ. Ретро одоо тэр хуучин доонуудыг шинжлэх дуулна гэдэг чинь маш том хариуцлага бас хаа. Хариуцлага тий. Тэр үед нь тэр андаа тэр үедээ үлдсэн те. Тэр дууг чинь сонсдог зөндөө одоо хүмүүс байгаа. Тэгээ чинь дахиад шинжлэх тийм гэдэг чинь биднэрт бас том хариуцлага ирж байгаа байхгүй. Тэгээ сайхан шинжлээд ингээд хүмүүс сонсоод ингээд хөвлөгээд аваад бас их гоё. Гоё. Одоо тухайн юм одоо яг үед ингэ чин залуучуудаас ингээд нүр тулж байгаагүй мөртлөө одоо зөвөр бодит амьдрал дээр энгийн байдлаар годам таарахаараа шинээр танилцж байгаа найзууд юу вэ? Гарч ирж байна хэрэг. Зөндөө шүү дээ. Би надад бол их үүдээ
Би нөгөө хүний нөгөө царай сайн тогтоогддог. Тэгээд тухайн чинь айгүй олон нэг энтэнд очиод дуулангууд чинь тэрний найз манай найз гэж тухайн танилцаал өнгөрчдөг байхгүй. Тэгэл нэг хэдэн жилийн дараа мараа таарлахаар би нөгөөтгөө таньдаг. Царайг ингээд таньдаг. Тэгээд хаа хизээ уулаа гэдэг мэддэг. Нөгөө хүмүүс маань болохоор ингээд чи ч нөгөө мөхөр эднийг ажтай за хоёлоо ч тэгж танилцж би нөгөө хэний найзтай гэвэл тэгээд жоох юм яриад ирэхээр яадаг. Заримдаа ингээд юу найзсаа нэгэд санахгүй хүмүүртлээ юугүйдээ за чамаар байна гэж го яриа өрнж байгаа л явчтэй. Тэгэл эргэж хараад чи хэм бэлээ гэж бодоол байдаг. Заримдаа шулах асуучт за уучлаар өстой. Найз нэм байгаа шүү. Олон хүнтэй ингэ яасан болохоор сайн заримдаа таньдаг юмаа гэд. Одоо юу гэдэг 2 дугаар давлгааны хамтлагуудаас ч гэдэг юм уу мөнхөрөпийн нэг давуу талыг би бас хараад байдаг аахгүй нөө. Дуунууд айгүй клипчүүлж чадсан те. Ямар ч бусдаас илүү олон клиптэй ч гэдэг юм уу те. Тэрүүгээрээ би ингээд айгүй гоё хүмүүст бас хүрэх нэг хөшүүрг байсан болов уу гэж хараад байдаг. Зарим нэг хамтлагууд яг ингээд тухайн үед ингээд гоё дуутай, сайн дуутай, хит дуутай эфемер алдаг мөртлөө царай нүдээс нүхтэд үлдэхгүй ингээд клип байхгүй ч бас алгуулчихдаг байхгүй. Одоо ер нь яг тэгж иймэрхүү асуулт яг ийм асуултанд би заснарыг л харил тээ. Ягаад тэр нэг амар хүүтэнд тэгээд тэр нэг төгөлдөр бол айгүйх нөгөө одоо хөдөлмөрсөн гэх юм уу те айгүйх хүч хөдөлмөр орсон клип гэж Ахаа нэг бүштэй бол байна уу? Амар хүүтэмс тэгээд энэ нөгөө камер чинь зарцчдаг нэг 5 минут зураг аваад зарчдаг бид нар орцонд орж дулаацаал тэгэл нэг портер морттой төгөлдөр уур авчирч зөөж тавиал тэгэл нэг хуучны машин олж ирээл хэвээр амар надад тэр гарма бээрээ хөлтөж байгаа. Тэр Батуух чинь тэрэн дээр юу ядсан шүү дээ. Хөлдөж өнгөх хөлддөг гэсэн үг байхгүй. Тэгээд зузаан хувцалж байгаа 3 4 давхар өмсөд ингээд яг гадуур нь ингээд уутаар ороож байгаа. Тэгээд дээр нь ус асгаад хөлддөг гэсэн үг байхгүй. Тэгээд сүгэлдээ дараа болдгоо. Ийм юмнаас чинь татаа дотроос халууцаа. Тэгээд цаг суугаараа санаа. Нос ингээд гойцсон. Нос ингээд хөлч нэг хөлтсөн мөснүүд нь хол онцох гэдэг. Манийхаа носыг харчаад өгөө. Хата замд дээр ингээд суугаад байгаа. Тухайчаас нэг юм хөгж өгөөч байж те. Тэгээд бас нэг аранхаа тэгээд ингээд яг л текстоо гэл нэг Эйсийн тулгай хийж өгч байсан. Тулгай найзтай юм чинь. Сүүл дахиад шинжилгээд гаргасан бас л тулгай хийж өгсөн. 2 клиптэй. Манайхаа үзэх юм бол 2 клип байгаа шүү. Хуучных нь. Тэгээ өмнөх нь жоохон адал явдал, үйл явдалтаас их хөөрхөн зохиолч. Таацтай ойрхон тийм бас л те. Тулгай маш ойрхон байсан. Манай тулгай чинь тэр мониторинг тулсан тоглолтыг бас продюсерлж хийж байсан. Мундаг залуу. Манай хамтлагийн бас хамт байсан нэг үеийг бас хамт өнгөрүүлсэн л. Тийм гэр бүл гэх юм уу те. Тийм юм да. Тэгээ одоо буцаад гэр бүлээ зохиолол ингээд тулгай ингээл өөрийн чинь гээл бүдийн зохиол. Бас нэг л өнө зарим дээр суудсан юмсахгүй юу те. Өөрөө байсан тулгаач байсан ингээл нэг зарим дээр суужсэн. Нэг л хүсэл мөрөөдөлтэй нэг зорилготой гэж хэлжсэн. Ой цагаар байсан. Хамт байсан, хамт байдаг бүх одоо хүмүүстэй баярлалаа те. Гоё шүү те. За ингээд манай өнөөдрийн хипхоп тайм нэвтрүүлэгт мөнхөрөп зочд маань ирлээ. 3 дүүдээ маш их баярлалаа. Цаашдынхан зорилгот уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсье. Эвсэг төсөлтөй банк хамт байгаарай. Баярлалаа. Тэгээд энэ одоо нэвтрүүлгийг үздэг бүх хүмүүст баярлалаа. Тэгээд өнөөдөр бид гурыг бас ураад оролцсон анхаахтаа болон энэ рестораны мөн студийн бүх энэ одоо хийж бүтээж байгаа бүх хамт олонд ажлын амжилт хүсье. Тэгээ Монгол айл болгон Монгол одоо гэр бүл болгон эрүүл их байгаараа Монголд амьдарч байгаа гадаад байгаа хүмүүс үздэг бах те. Утгагүй тэгээд одоо гадаад байгаа монголчууд дээр бас очноо. Ямар ч 22 онд бидний шинэ уран бүтээлүүд гарна. Тэгээд одоо энэ мөнхөрөпи 20 жил гэдэг тоглолтыг нэг жилээр ухраагаад саяны нэг олимпиач болсон шиг тэгээд 20 жилээ хийх болно. Бас бид бүхний бас одоо мөрөөдөлтөө тэр одоо 20 жилийн түүхээ одоо нэгэн өдөр сайхан одоо те маш том хэмжээний концертаар яаж чадвар тавих болно. Сайн бэлтгэж тий. Чанартай гоё. Чанартай сайн тоглолт хийхин төлөө л бас ажиллаж байна. Бас ажил амьдрал яаж байгаа. Ажил амьдрал гэж бас бүхний бас нэг арын албыг одоо хариуцдаг ойлгодог бас ард байдаг гэр бүлүүдтэй тий. Гэр бүлийн гишүүдтэй бас баярлалаа гэдгээ хайртай гэдгээ хэлье.
чи минь харь минь хаан байна чи миний хайрыг хинэг нь хүсэл байна нэг лүглөө босоод харлаа гадаа цавцгаа айда хосууд бидээ сэтгэлдэн харцгаа үнсэрэ хараа үнсэрэ тиссэрэ хараа тиссэрэ бодор хайлах цаста оролдож чамрууга күнсэрэ бодор хайлах цасан дээр дагаад бидээ түнсэ хайрсан дуурсан би чамаа хайрсан дуурсан харуулсан сэтгэлийг хүнтэйгээ би хайртай хүнтэйгээ ширхэг бочгэр дээрээс орсоор хайрын дулаан цасан ширхэг нүдний өмнө торсоо хүикэрэ хатад дөрмөд цасан бухас өмнө үнсэрэ анти түрийгээ үнсэрэ би босоо өмнө анти читлээсэ хатад хүртэх хайч бай чимэн цөлөг нийлээсэ Алхах би дуртай хатман цасмах хайрын тухай яригсыз дуртай хайр цасан дэрхэн бүжээрэ бүжвэ Алхах би дуртай хатман цасмах хайрын тухай яригсыз дуртай хайр цасан дэрхэн бүжээрэ бүжвэ Золон бодож цацсан шиг хийгээ Бигийн бидээ сон шиг хийгээ Цүхэн чимэр миний сэтгэл хатсан шиг хийхдээ Надад чимээ зодох хараа хийж байгаа нэг хайртай дуртай гэж сууд хэлэх болон чимэр миний дэргэж байх босон болон би дөрөж яах маа бидний дээрээ засоод аж байж маа Золон бодож цацсан шиг бидний дээрээ сорч би золон бодож цацсан шиг хийгээ апа дээрээ тосч би хайдара хайр цацсан чи хайдара намага чи Ойрын хайдах ёо Би чамтай додон хэмжиг ёо Бид хамтаа Алхах би дуртай хатман цасмах хайрын тухай яригсыз дуртай хайр цасан дэрхэн бүжээрэ бүжвэ Алхах би дуртай хатман цасмах хайрын тухай яригсыз дуртай хайр цасан дэрхэн бүжээрэ бүжвэ Юкус надад хийчихэ Юкус хэлэхгүй хайр цасан одоо бодром ороосоо хайр цасан чимэн дэргэд байгаасаа сайхан гэ би чамд дуусах ёо сайхан гэ би чамд дуусах ёо хайр цасан хайр хайр дуга айдам сиси би чамайг дуусаа бид дэрэн цасан буулаа Юкус надад хийчихэ Юкус хэлэхгүй Ойрын хайдах ёо Дурсах ёо Додон хэмжиг ёо хайдах ёо Алхах би дуртай хатман цасмах хайрын тухай яригсыз дуртай хайр цасан дэрхэн бүжээрэ бүжвэ Алхах би дуртай хатман цасмах хайрын тухай яригсыз дуртай хайр цасан дэрхэн бүжээрэ бүжвэ хайр цасан гүчмэ